Come into my world, I've got to show. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука төмөр гэдэг. Өнөөдрийн миний ярих сэдэв бол амьдрал тохиолдог яанануудыг хэрхэн устгах вэ? Тэгээд энэ яананууд гэж юу юм бэ гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Өөрийн үнэлэмж муу, өөрөө өөртөө итгэх баг байгаагаас гарсан айдсыг би яананууд гэж нэрлэдэг байна. Тэгээд жишээлбэл яана би чадах болов уу тийм ээ? Яана надад зөвшөөрөх болов уу? Яана миний ажил хэрэг бүтэх болов уу? Яана би яаж асуунаа гэж бодох ч юм уу. Эсвэл заримдаа бид өглөө өрт босоод яана унтчлаа, яана амарч чадсангүй, яана ажилласаа хоцорлоо, яана яаж ажиллана гэж өдөржингөө яанацаараа байгаалаа орой бараг бодолч хүнд яана маргааш өглөө эрт тусна унтахгүй бол болохгүй гэж унтдаг шээ тийм ээ. Тэгэхээр бид мэдээж энэ яанануудыг анх төрөхдөө яана би энэ дэлхий дээр мэдчихлээ гэж бодож төрөөг нь лавтай. Тэгэхээр энэ яанануудыг бид нар амьдралын туршид олж авсан байдаг. Тэгэхээр бид олж авч чадсан юм чинь устгах бүрэн боломжтой гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр бидэд энэ яанануудыг өдөр болгон яана гэж хэлээд тэрийг нэг өдрөөс нөгөө өдөр рүү тээж авч явсараа байгаад бидний амьдрал заримдаа яанануудаар дүүрэн болсон байдаг. Тэгээ үүнийгээ өөрсдийн зуршил болсон, өөрсдийн амны уншлага болснооч бид нар заримдаа мэддэггүй тохиолдол зөндөө байдаг тийм ээ. За тэгвэл энэ яанануудыг устгах 3 үндсэн арга байдаг. Нэгдүгээр арга нь юу вэ гэвэл affirmation буюу өөрийгөө ятгах сэтгэл зүйн арга гэж нэрлэдэг. Тэгээд жишээлбэл яана би чадах болов уу гэж бодохын оронд би чадаж байна гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Тэгээ үүнийгээ дахин давтаж хэлэх хэрэгтэй. Би чадаж байна. Яана миний ажил бүтэх болов уу гэж бодохын оронд миний ажил бүтэж байна. Миний ажил үргэлж бүтдэг гэдгийг өөртөө дахин давтаж хэлэх хэрэгтэй. Яана надад зөвшөөрөх болов уу гэж бодохын оронд миний асуусан болгонд хүмүүс зөвшөөрөл байнга өгдөг. Миний асуусан болгонд хүмүүс зөвшөөрөл өгч байна гэж өөртөө дахин давтаж хэлэх хэрэгтэй. Ингээд яанануудыг устгах хоёр дахь арга юу вэ гэвэл төсөөлөх, мэдрэх арга байдаг. Жишээлбэл яана би чадах болов уу гэж бодохын оронд би чадаж байна гэж өөртөө хэлээд өөрийгөө чадаж байгаагаар төсөөлж зураглах хэрэгтэй. Ажил хэрэг маань бүтэж байгаагаар төсөөлж зураглах хэрэгтэй. Эсвэл хүмүүс чамаас зөвшөөрлийг олгож байгаагаар төсөөлж зураглах хэрэгтэй. Эсвэл чи асуух гэсэн юм айдсгүйгээр асууж байгаагаар өөрийгөө төсөөлж зураглах хэрэгтэй байдаг. Ингээ 3 дахь арга юу вэ гэвэл яанануудыг устгах 3 дахь арга бол мэдрэх арга байдаг. Жишээлбэл яана би чадах болов уу гэж бодохын оронд би чадаж байна гэж өөртөө дахин ятгах хэлж мөн өөрийгөө чадаж байгаагаар төсөөлж зургалж ингээд хэрвээ чи чадаж байгаа бол хэрвээ чи чадсан бол чамд ямар мэдрэмж төрөх ёстой байсан бэ? Түүнийг мэдрэх арга байгаа юм хэрвээ чиний ажил үүс чинь бүтэж байгаа бол бүтсэн бол чамд ямар мэдрэмж төрөх ёстой байсан? Мэдээж айгуугай мэдрэмж төрнө, түүнийг мэдрэх. Хэрвээ чамд хүмүүс зөвшөөрлийг өгч байгаа бол байнга өгдөг бол чамд ямар мэдрэмж төрөх ёстой байсан? Яг тэр мэдрэмжийгээ өөрөө урьдчилж мэдрэх хэрэгтэй. За тэгэхээр энэ 3 арга, нэгдүгээрт affirmation буюу өөрийгөө ятгах сэтгэл зүйн арга, хоёрдугаарт төсөөлөх, зураглах арга, гуравдугаарт мэдрэх арга. Энэ 3 аргыг хэрвээ дахин давтаж өөрийн болгож үүндээ гарсан тохиолдолд биднэрт амьдралд гарч ирдэг жижиг сажиг санаа зовоосон тэр олон яанануудаас гарах бүрэн боломжтой гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд энэ 3 аргыг хэрэгжилж эхэлж өөрсдийнхөө яанануудаас салцгаая найзуудаа. Тэгэхээр дараагийн видео бичлэг хүртэл баяртай. Та бүхэндээ амжилт хүсье. Bye.